За сайн байцгаана уу. Эрхэм дүү нартаа намрын энэ сайхан хичээлийн шинэ жилийн баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За тэгээд улсын хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэт Далайнбат 2 Цэвэгдэржийн Туваан ах нарын зүгээс та бүхэнтэй хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлэхээс гадна мөн одоо уламжлал болгон явуулж байгаа дүү нартай илгээдэг захидлынхаа талаар та бүхэндээ бас мэдээлэл хүргэх зорилготой өнөөдрийн амар мэндийг айлтгаж байна. Тэгэхээр жил болгон манай төвийн бүсийн Тархан Сэлэн Төв аймгийн хүүхдүүдтэй мэдлэгээ болгож, санаа болгож, захиа бичиж хэвшээд байгаа. Тэгээ энэ одоо нэг л мэтгэж 9 сарын 1 болсон байна. Тэгээд ахин шинэ хичээлийн жил эхэлж байна. Энэ хичээлийн жил дээр хүүхдүүд та бүхэн их олон зүйлийг сурч мэдэх ёстой. Боловсролын хувьд, мэдлэгийн хувьд, хүмүүжлийн хувьд нэг жилээр ахих ийм хугацаа чинь эхэлж байна. Тэгээд та хүүхдүүд та бүхэндээ маш их амжилт хүсье. Их зүйлийг сураасаа, их зүйлийг мэдэж аваасаа, их олон найзтай болоосаа гэж ингэж хүсэж байгаа шүү. За тэгээд манай Батөр гишүүн, Туваан гишүүн бид гурав бас ингээд загтал өчгтэй бас нэлээд одоо хичээсэ. За тэгээд яг энэ улсын сургуулийн одоо стандартаар харах юм бол 1-ээс 12 дугаар ангид нийтдээ 132 төрлийн хичээл орж байгаа. Жишээлбэл 1 дугаар ангид 7 хичээлч гэдэг юм уу те 5 дугаар ангид 10 хичээлч гэдэг юм. Ингээд нийлбэрээрээ бол 132 хичээл орж байгаа. За ингээд бүлэглээд үзэхээр мэдээж одоо нийгмийн чиглэлийн хичээлүүд, хүрээлэн байгаа орчин, байгаль орчинтой холбоотой хичээлүүд, за мэдээж монгол хэл бичиг, за тоо гэдэг ингээд маш олон задарч байгаа. Тэгэхээр одоо бид гурвын зүгээс та бүхэндээ зориулаад одоо тодорхой сэдэв бэлдсэн байгаа. За Туваан гишүүний хувьд гэх юм бол яг энэ мэдлэх, хүндлэх ёс, Монгол зан заншил, Монголын бахархал, уламжлал хийгээд ер нь монгол хүн гэдэг яг чухам ямар одоо эрдэм боловсролыг эзэмшиж ямар одоо чадварт суралцах ёстой юм бэ гэдэг агуулгаар бас захиан дээр бас жин дарж бичсэн. За манай Батбаяр гишүүний хувьд гэх юм бол бас улсын хурлын гишүүн болохоос өмнө бол маш том одоо үйлдвэрийг ашиглалтанд оруулж, үйлдвэрлэл хийж ер нь баялаг бүтээгчдийн төлөөлөл болж те бизнесийн талбарт ер нь яагаад монгол хүмүүс амжилт олох ёстой юм бэ гэдэг агуулгыг судалсан. Тэр утгаараа бол энэ одоо математикийн хичээл, тооны хичээл, байгалийн шинжилгээ ухааны хичээл ер нь монголчуудын өрсөлдөх чадварын тухай бас агуулгыг бэлдсэн байгаа. За миний хувьд гэх юм бол яг монгол бичиг түүхтэй холбоотой шийдвүүдийг бэлдсэн байгаа. Ингээд бид хэд ингээд энэ агуулгуудаа багцлаад та бүхэндээ ер нь чухам яагаад энэ агуулгуудаар суралцах ёстой юм бэ гэдэг дээр бас тодорхой одоо захиасуудыг энэ одоо захиануудаа бичсэн байгаа. Тэгэд дашрамж дуртахад бас нодлон жил бид нар нийтдээ одоо тойргийнхоо сургуулийн нийт 1-ээс 12 дугаар ангийн 69369 хүүхдэд захиа илгээжсэн бол энэ жил бид нар нэг 71000 захиа илгээхээр бэлдсэн байгаа. За тэгээд Туваан сайдаас ихсүүлээд яагаад энэ хичээлүүдэд анхаарах ёстой юм бэ гэдгийг хэлнэ. За бид бүхэн Монгол улс гээд дэлхийн 200 гаруй улсын одоо нэг нь болж энэ бөмбөрцөг дээр оршдог улсын иргэд за Монгол улсын хамгийн үн цэнтэй байлаг бол монгол хүн байгаа. Тэгээд бид бүхэн монгол хүн гэдэгт яагаад ач холбогдол өгөх вэ гэдэг талаар би дүүнартаа тавчгаан 5 үг хэлье. За монголчууд бол эртнээсээ эхлээд мэдлэх, хүндлэх ёсоо хамгийн одоо сайн эзэмшдэг хүүхдүүддээ сургадаг ийм уламжлалтай ард түмэн бид нар за сайн байцгаана уу гэж мэдлэн, амар сайн байцгаана уу гэж мэдлэн, тарган сайхан зусч байна уу гэж мэдлэн, мал сүрэг мэд сайхан уу, би тэнхээ данг сайн уу гэд маш олон одоо сайхан мэдлэгийг одоо хэвшүүлж ирсэн ийм уламжлалтай ард түмэн. Тэгэхээр мэдлэгээ гэдэг бол нэг ёсондоо тэр хүнтэй харилцах одоо эхний үг. Тэр сайхан мэдлэгээ явах юм бол хоёр хүний хоорондын харилцаан дээр маш эерэг хандлага гарч ирдэг ийм сайхан зүйл. За бид бүхэн ч гэсэн одоо 3 ах нь тойргоороо яваад цэцэрлэгийн хүүхдүүдтэй багангийнхантай ингээд мэдлэхэд сайн байцгаана өгөхөд сайн та сайн байна уу гэд тэгэл бид ч бас өнгөрдөг ямар гоё юм бэ гэдэг. Зарим ахлах бангийн хүүхдүүд хүртэл сайн байцгаана өгөхөр энэ дадал мэдлэгээгээ бас ингээд мартаагүй мэдчилж байгаа. Тэрэнд нь бид бүхэн бас инээд хөөрөөр дэмжиж одоо урам хайрладаг ийм зүйлээ. Тэгэхээр миний дүүнэр багш нартайгаа ахлах ангийнхаа ах эгч нартай ээж аав ах дүүнэр ахмад настай хүмүүстэй маш сайхан мэдчилж байгаарэ гэж хэлье. За дараа нь мэдээж сайхан мэдчилсэн хүнтэй нөгөө хүн нь бас сайхан мэдлээд инээж хөхрөөд уулзна. За тэгэхээр энэ хоёр хүний хооронд эхний тогтоож байгаа мэдлэгээний
цааших харилцаа бол одоо сайхан болоо явцдаг. Тэгэхээр альва хүн одоо энэ амьдралдаа амьдарч явахдаа сурч явахдаа нэг хандлагатай байдаг. Энэ хүн ямар хандлагатай хүн бэ гэдгийг хүмүүс мэддэг болчдөг. Сайхан зантай, эерэг хандлагатай хүмүүстэй бол хүмүүс сайхан харьцаад явдаг. Хүнтэй харьцаа муутай, ааш муутай хүнтэй харилцах дургүй байдаг. Тэгэхээр энэ болгон энэ эерэг хандлагын үнд суурь нь сайхан мэдчилгээ. За тэгээд хүнтэй хүн ёсныхын хувьд, найз нөхрийн хувьд сайхан эерэг хандлагатай явж байгаарэ гэдэг зүйлийг гурван ахыхын зүгээс бас захиж хэлмээр байна. За тэгээд би түрүү хэлсэн дэлхийн 200 гаруй улс дундаас Монгол хэмээх Азийн цээжинд байгаа энэ улс юугаараа ялгарх юм бэ гэж. Бид нар олон мянган жилийн түүхтэй, их эзэн Чингис хаантай, Монгол ёс заншилтай ийм хүмүүс. Бид бүхэн багасаа та бүхний эмээ өвөө чинь одоо булганд сүйтэй, цагаан эдэтэй шанаг хөргөж болохгүй, уурган дээгүүр алхаж болохгүй, шувууны өндгөн дээр сүудрээ тусгаж болохгүй гэх мэт маш олон сайхан заншлуудыг хилдэг, тийм ээ. Морь мал унахдаа зөв талаас нь унан, хураг ишгийг хариулахдаа одоо ингэж хэлнэ, тийм ээ. Одоо мал болгон дээрээ чүү, чаа, хөж гэд ингээд харилцдаг. Иймэрхүү одоо уламжлалуудыг бол бид нарт уламжлуулж ирсэн. Монгол ахуй гэдэг өөрөө агуу. Тэгэхээр бид бүхэн дэлхийн 200 орноос Монгол улс, Монгол нүүдлийн уламжлалт ёс заншлаараа ялгарнаа. Тэгэхээр бид та хүүхдүүд маань цэцэрлэгтээ одоо уламжлалт ёс заншлын булантай гэр гэж юу байдгийг, ээж хаанаас одгүй, аав хаанаас одгүй гэдгээс эхэлдэг энэ уламжлалаа ерөөсөө бити орхиж байгаарай. Энэ уламжлал Монгол ёс заншил, Монгол ахуй, энэ үүнээс үүсэн бий болсон Монгол сэтгэлгээ бол бидний энэ одоо дэлхийн бусад улс орнуудаас ялгагдах ганцхан онцлог шүү. Тэгэхээр миний хүүхдүүд энэ ёс заншлаа сайн дээдлж яваарай. За тэгээд эцэст нь хэлэхэд бид бүхэн Монгол сайхан оронд төрж өсөөд хүмүүжээд Монгол одоо мэдлэгээтэй, эерэг хандлагатай, Монгол ёс заншлаа мэддэг ийм хүн бол дэлхийн хаанч очоод, улсынхаа хаанч очоод ямар ч ажил хийсэн амьдрах чадварыг эзэмшдэг ийм хүн болон хүмүүждэг шүү. Тэгэхээр Монгол хүн бол Монгол улсын хамгийн том баялаг, Монгол улсын ирээдүй юм аа. Энэ ирээдүйн төлөө боловсролтой зан заншлаа дээдэлдэг Монгол хүнийг бий болгохын төлөө гурван ах нь Далайнбаатар сан, Сүхбаатарын Эрдэнэт сан, Туван сан гэдэг сангуудыг үүсгэн бий болгож одоо нэлээд олон жилийн турш оюутнуудынхаа тэтгэлэг хөтөлбөрийг бас зохиогоод хандив босгоод явж байгаа. Тэгэхээр энэ бол та бүхний зөв Монгол хүн Монголын баялаг болохын төлөө хийж байгаа ажил шүү гэдгийг хэлье. За баярлалаа. За хүүхдүүдтэй дүүнэртээ зориулаад энэ ярихны сэдв бол би энэ математикийн шинжлэх ухааны тухай ярих гэж бодсон. Ягаад гэвэл бид нар нэгээс 12 дугаар ангидаа нийтдээ хүүхдүүд та нар 132 хичээлийг судалж байгаа. За 1-р ангид анх эхэлж орсноос хойш төгсөн төгсөлтөө сурч байгаа ганц хичээл бол 2 хичээлийн нэг нь бол за анх 1-р ангид эхэлж орсноос төгсөн төгсөлтөө суралцж байгаа нэг хичээл бол математик хичээл байна. Математик цаашаа гэх геометри, айлгуур гэд ингээд цаашаа задраа явдаг. Энэ хүн болгонд мэдээж амар, хүүхэд болгонд амар хичээл биш. Зарим нэгэнд нь амархан байх, зарим нэгэнд нь түүхтэй байдаг юм хичээл. Ямар учиртай вэ гэхээр яагаад бид нар энэ хичээлийг айлгуурын тооны хичээлийг сурах ёстой вэ гэвэл энэ бол бүх шинжлэх ухаан бүх энэ хичээлүүдийн их үндэс нь болж явдаг. Бүгд бидний яриад байдаг энэ өнөө AI гэж яриад байгаа, нөгөө компьютерээс яриад байгаа энэ олон шинжлэх ухаанууд чи явж бүгдээр математик дээр л үндэсдэг учраас энэ математикийнхаа үндсийг бид нэ тодорхой хэмжээгээр бүгдээ мэддэг болсон байх юм бол цаашаа юм болго амархан болох учиртай. Хүүхэд болгон нарийн томьёонуудыг зээжсэн бахал байхгүй. Бидэнд бол одоо интернет байна, гар утас байгаа учраас програмууд, бэлэн програмууд байгаа учраас тэр болгон бүгдээ минь зээжлэх алба байхгүй. Тэр болгон бид нар 3 орон, 4 орон, 5 оронгоор энэ тоонуудыг наривчилж бодох шаардлага байхгүй. Бид нар юу сурах ёстой вэ гэвэл бид нар томьёогоо ашиглаж сурах ёстой. Бид нар энэ ч тодорхой гаргалгааг нь гаргаж сурах ёстой. Математикийн хичээлийн гол үр дүн энэ л байна. Эмх зэгцтэй боддог бол бүгдээрээ системтэйгэр ямар нэгэн гаргалгаа гаргадаг бол математикийн хичээлийн үзэж байгаагийн гол одоо үр ашиг нь энэ л гэсэн.
Энийг бид нар бүгдээрээ тодорхой төвшөнд нь сурсан байх учиртай юм болгоныг бид нар цээжлэх алба байхгүй. Тэгвэл бид нар яаж одоо энэ шинэ аргаар сурж болох вэ гэвэл бид нарт одоо гадаад хэл, англи хэл, хятад хэл, япон хэл, солонгос хэл. Энэ бол бидний сурах шаардлагатай хоёр дахь зүйл юм байна. Бид нар хэлтэй болол бид нар зөвхөн хөлтэй гэж ярьдаг тийм ээ. Зөвхөн энэ Монгол номнууд дээр, Монгол ертөнц дээр бид нар ингээд хашигтаад явахгүй. Өнөөдөр дэлхийн хавтгай болчихсон. Хаана хүрэх боломжтой болсон. Мэдээллийг хаанаас ч авах боломжтой болсон. Энийг бид нар хэлтэй бижиж олж авна гэсэн. Одоо та бүхэн манай дахин дүүнээр бас харж байгаа бид нарыг нэг ангидаа бол 30-аас 40 хүүхд суралцж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд бүгдээрээ л бас ингээд сайн муу гээд итгэвтэй итгэхгүй гээд ирэмлэгдээд ингээд явж идэг. Илүү онц дүн аваад байгаа, дүн аваад байгаа энэ хүүхдүүд маань яадаг вэ гэхээр математикт илүү сайн байдаг, хэлэндээ илүү сайн байх гэдэг тийм. Тэгэхээр яах вэ гэхээр юугаараа ялгарч харагдах вэ гэхээр бид нар мэдлэгийнхаа түвшинээр ялгарч харагдах. Энэ үндсэн монгол хэл, англи хэл, математикаас гадна бид нар юугаараа ялгарх ёстой вэ гэхээр энэ байгалийн шинжилгээ ухаан орж ирж байна. Өнөөдөр бид нар ахаа цаашаа мэрэгшээд явъя гэх юм бол бид нар байгалийн шинжилгээ ухаанд илүү ач холбогдол болчихдог. Бүх мэдлэгийн их үүсвэр нь өөрөө байгалийн шинжилгээ ухаан болчихдог. Хүн болгон эдийн засгч болохгүй, хүн болгон багш болохгүй, нарийн мэрэгжил шаардсан нарийн ажлын байрнууд олноороо бий болж байгаа. Тэгвэл энэ байранд бусдаасаа ялгараад зөвхөн энэ байранд өөрөөс чинь өөр хүн байхгүйгээр ингэж ийм мэрэгжил эзэмшиж гэж бодож байгаа бол аль нэгэн байгалийн шинжилгээ ухаанаар суралцах шаардлагатай. Хим, физик, биологи энэ нарийн шинжилгээ ухааны их үндсийг 10 жил тавьж байгаа учраас энэ дээр илүү анхаарлаа цагаа зарцуулж чадах юм бол дунд сургуулиуд төгсөөд дээд сургуульд орох үедээ та нарт бүр л амар болно гэсэн. Яагаад энэ байгалийн шинжилгээ ухаан яагаад ингээд цаашаагаа явна, яагаад өрсөлдөх тухай ингээд яриад байна гэхээр амьдрал өөрөө тэр чигээр л өрсөлдөө. Хуваараа бизнес эрхэлсэн ч гэсэн, төрийн байгууллагад ажилласан ч гэсэн тэр байтугай зүгээр хүн байхад тэр чигээр өрсөлдөөн байждаг. Бид нар бүгдээрээ өөр ингэсэн чадвартай, бүгдээрээ өөр ингэсэн онцлогтой. Тэгвэл юугаараа ялгарх юм, юугаараа илүү амжилттай явах юм бэ гэвэл сурсан мэдснээсээ илүү яг энэ дунд сургуульд олж авсан чадвараараа ялгарч. Ямар чадвар вэ гэх юм бол хамгийн түрүүнд энэ хичээлийг ямар нэгэн зүйлийг аргыг нь олоод хийх чадвар. Нэг даалгаврыг олж аваад нэг даалгавар ирсэн даалгаврыг харж агаад за энийг энэ талаас нь барьж аваад ингээд хийчих болох юм байна да гэдэг энэ чадварыг л олж авах хэрэгтэй. За хоёрдугаарт нь багаар ажиллах чадвар гэж. Хүнтэй нийцтэй байх, хүнтэй хамтарч ажиллаж чаддаг байх. Хажуудаа байгаа найзтайгаа хамтарч ажиллаад тэр найзынхаа давуу чадварыг ашиглаад ямар нэгэн байдлаар дэвшил гаргаж чаддаг байхыг л багаар ажиллах чадвар. Энэ бол маш чухал. Энэ бол бүтэн өөрийнхөө амьдрах насныхаа туршид хэрэглэх юм чадрууд. Эдгээр чадруудыг олж авахын төлөө л явах хэрэгтэй. Хин дүнэ. Мөн эхэлсэн ажлаа заавал дуусгадаг байх учиртай. Энэ математикийн олон бодлогуудыг бодоод байгаа чи ямар чадрыг суулгаж явна гэвэл эхнээс нь ахуулаад дуустал нь хариуг нь гартал нь яг системтэйгээр үе шаттайгаар бодоод хариуг нь гаргадаг энэ чадрыг суулгаж байгаа. Нэг өсөндөө тууштай байх энэ боломжийг бий болгож байгаа гэсэн үг юм. Тэгээ эдгээр бизнесмен болдогч байсан бай гэсэн зүгээр энгийн төрийн байгууллагад ажилладагч байсан бай гэсэн хүмүүс эрэхтэй энэ чадруудыг олж авахын тулд ахын дүүнэр энэ 10 жилийн сургууль энэ 100 сургуультай одоо их мэрэж явах ёстой шүү гэж. Тэгэхээр манай Батбаяр гишүүн, Тухайн гишүүн хоёр ах нь бас одоо өрсөлдөх чадварын тухай, Монгол хүн байхын тухай ярьлаа. За дэлхий дээр нэг 8 тэрбум 400 орчим сая хүн байна. За яг одоо энэ жил дэлхий дээр нэг 135 сая орчим хүүхдүүд нэгдүгээр ангид орж байгаа юм байна. За эндээс Монгол улсын хувьд гэх юм бол нэг 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид орж байгаа. Тэг яг манай энэ Дархан, Сэлэнгтгүй аймгийн хүрээнд бол 7200 орчим хүүхэд нэгдүгээр ангид орж байгаа юм байна. За яг энийг ярьж байгаа гэхээр энэ боловсрол гэдэг бол өөрөө маш чухал салбар. Тэр хөгжилтэй орнууд хаанаас хөгжил нь эхэлдэг вэ гэхээр боловсролд хөрөнгө оруулалт хийснээс л эхэлдэг. Тийм учраас бол бид хэдийн хувьд бол мэдээж улсын хурлын гишүүний ажил гэдэг бол
хууль тогтоо, хууль баталдаг ажиллаж гисэн бидрийг сонгосон хүмүүс байгаа. Яг тэгэхээр дүүнрүүд та нарын маань одоо ээж аав, ах トゥ, эмээ өвгөнөр нь бидний өмнөөс одоо энэ улс орныг сайн сайхан болгоод өгөөсэй гэж одоо энэ улсын хурлын гишүүдээр сонгодог. Тэр утгаараа бол бид нар зөвхөн одоо томчуудын одоо ярьдаг сэдвүүдээс гадна хүүхдүүдийн одоо өмнө толгомдож байгаа асуудлыг шийдэх нь бол маш чухал байгаа. Тийм учраас бол хамгийн чухал асуудал жишээлбэл хотод байгаа хүүхд, хөдөө байгаа хүүхд хоёрын хооронд л боловсролын одоо ялгаа гардаггүй байж иж Монгол улсад хөгжил твшил эхэлдэг. Тийм учраас бол одоо гарааны өөр байдлаас эхлэх юм бол бас хөгжил хэцүү. Тэгэхээр манай хоёр одоо гишүүний хувьд гэх юм бол бас энэ Монгол соёлтойгоо маш их ойрхон байдаг юм хүмүүс л те. Одоо Туваа аханч дээр, Батбаяр аханч дээр Монгол улсын алдарт уяач, өөрөөр хэлбэл Монгол энэ ах уй соёл, Монгол бахархал, монголчуудын тэр ондоошлыг бас ингэж үлгэрлэн дуурайж амьдаар нь авчах энэ талбар дээр бас үнэтэй хөвнөөр оруулдаг юм хүмүүс. Тэгэхээр манай энэ тойрогт маань бол хөдөө малтай, ахуйтайгаа ойрхон байдаг олон хүүхдүүд байгаа, хурдны мөрөндөө хүүхдүүд байгаа, аав нар нь, ах нар нь бас уяач хүмүүс бас байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол бас Монгол авч үлдэж байгаа зүйл юм байна. Үүнтэй адилхан бас хагын хувьд юун дээр одоо хичээдэг вэ гэхээр өдөр болгон Монгол бичгээр юм бол өдрийн тэмдэглэл хийх бас хичээдэг. Бид нар ч гэсэн захиандаа бол та нарыг өдөр тутам өдрийн тэмдэглэл бичиж байгаасай гэж хүсдэг. Тэгээд ахын ингээд бас энэ өдрийн тэмдэглэл өдөр болгон бичдэг. Заримдаа мэдээж алгасан. Тэгээд энд бол илүү ингээд энэ Монгол хэл соёл гэдэг бол бидрийг өөр ондоо байлгаж идэг зүйл. Тэр утгаараа бол бид нар бол Азийн нэг л улс. Гэхдээ бидний өвөг дээдэс хүн төрөлхтний хэмжээнд асар том эзэнт улсыг байгуулж исэн. Тэр нь ингээд байлдан дагуултын төв гэхээсээ илүүтэйгээр бид нар энэ Монгол хүний тэр саруул ухаанаар, Монгол хүний тэр одоо бэлгээр, Монгол хүний тэр гайхамшигтай өв соёлыг бас бүтээж исэн. Дэлхийн хүн төрөлхтөн ч гэсэн тэр том одоо үнэт зүйлсийг бий болгож исэн. Тэр яг бид гурван ярьж байгаа зарим яриаг нь бяцхан дүүнер нь ойлгож байгаа, зарим яриаг нь ахлахангийн хүүхдүүд ойлгож байгаа. Гэхдээ та бүхэн маань энэ 12 захиаг ингээд нэг бүрчлэн уншаарай гэж шин сэтгэлээсээ хүсэж байна. Нэгдүгээр ангийн хүүхдэд захиа бичгтээ бид гурав ярилцж байгаад маш их нямбай хандаж бичсэн. Хоёрдугаар ангийн хүүхдэд бичсэн. Тэгээ бид хэдийн захиаг бас одоо сурагчтай хүргэж байгаа, багш нартай бас онцгойлон талархал илэрхийлж байгаа. Жишээлбэл өнөөдөр өглөө Сэлэнг аймгийн одоо Баянгуул сум буюу одоо баруун хараагийн мөнгөө захиралтай ярьлаа л да. Тэгээд нэг 1052 хүүхэд энэ жил одоо сургуульд нь хамрагдж байгаа юм байна. Уг нь бол 700 хүүхдийн сургууль. Тэгээд 50 багш бас хичээлж байгаа юм байна. Тэгээ ер нь бол захиагаа бид нэр бас ингээд бичгтээ Төв аймгийн, Дархан уул аймгийн, Сэлэнг аймгийнхаа багш нартай бас холбогдож өмнөх жилийнхаа захианаас бас туршлага авч идэг. Тэр энэ захианууд дээр маань нийтлэг нэг зүйл байгаа нь бол зүйр цэцэн үг. Монгол ардын мэрэгүү үгнүүдийг бас ингэж нэлээд задлаж та бүхэнд тайлбарлах гэж оролцсон байгаа. Тэгэд мэдээж та бүхэн маань уншаад сайхан сэтгэлээ бичээрэй. Хамгийн гол бас хариу бичээрэй гэж хүсэж байна. Тэгээ бид гурвын одоо хариу бичих хаягууд бол байгаа. Улсын хурлын гишүүн Далаанбаатар, улсын хурлын гишүүн Цэвэгдөржин Туван гэж Сүхбаатарын Эрдэнэ болд гэж хаяглаад цаасаар захиа бичиж болно. Мөн биднэрт бол энэ захианы аргалт бас Facebook, Instagram тийм ээ. Ингээд энэ захим хаягууд байгаа. Тэгээд бид гурвын дундын нэг хаяг байгаа. Энэ дундын хаяг нь болох юм бол бид нарлээ бол захиа бичих боломжтой байгаамаа. За ингээд эрхэм дүүнэртэй бол одоо хичээл сургалтын их амжилтыг хүсье. Тэгээд өнгөрсөн жилийн захианууд дотроос нэг зүйл бас түгээмэл харагдчихсэн нь хүүхдүүд сургуулийн орчны аюулгүй байдлын талаар бас их олон бичсэн байсан. Тэр утгаараа бол одоо нөгөө сургуулийн орчинд зам гарахад машин тэрэг зам тавьж өгдөггүй асуудал. За тэгээд золбин нохоо байдаг гэднэргээд асуудал байгаа. Тэгээ энэ бол бидний бас одоо орон нутгийн засаг захиргааны өдөр төвсгэрийг нэгж байгаа хүмүүстэй бас хамтарч хийдэг асуудал. Тэгэхээр бидний хувьд гэх юм бол өнгөрсөн жил жишээлбэл одоо Сэлэнгийн Төшиг сумын сургуулийн дээвэр салхинд хийссэн гэл тийм ээ. Ингээл сургууль болгонд асуудлууд байдаг. Зарим сургууль халаалт муутай байна ч гэдэм үү те. Бидний хувьд гэх юм бол аль болохоор энэ одоо тойргийнхоо хүүхдүүдийн тавтай тухтай аюулгүй орчинд эрдэм ном сурах боломжийг нь хангах тал дээр орон нутгийн удирдлага сургуулийн удирдлагуудтай бас одоо хамтарч ажиллаж байгаа. Энэ жил жишээлбэл Төв аймгийн Мөнгөн морьт бас одоо шинэ сургуулийн зураг төслөө хийлгэж байгаа. Заамрын сургуулийн ой болж байгаа гэх мэт олон зүйлүүд дээр Улсын хурлын гишүүний зүгээс бид гурав бас ингэж хамтарч ажилладаг байгаа. Харин бяцхан дүүнер маань та бүхэн маань бидэнд өөрсдийнхөө хүсэл эрмэлзэл мөрөөдлийг бичиж илгээх юм бол
бас бодлого боловсруулах, шийд дур гаргах төвшөнд та нарынхаа санаа бодлыг тусгахад бид маш том үнэтэй хувь нэмэр болно. Тэгээд Далаанбаатбаяр сан, Зэвэг доржийн Туван гишүүний нэрэмжит сан, миний нэрэмжит сангууд маань жил болгон 100 одоо төгсөгчийг одоо шалгаруулж авдаг байгаа. Ингээд тэтгэлэг өгдөг байгаа. Тэгэхээр энэ бол одоо улам жил болоод явна гэж үзэж байна. Тэгээд дүү нартаа хичээл сурлагын өндөрөөс өндөр амжилт хүсье. Мөн бас үр хүүхдүүдэд дэмжиж байгаа одоо эмээ өвөөнөрт нь аав ээжүүдэд нь асран хамгаалах сургууль хүмүүжүүлэгчид нийт багш нартай бас чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. За тэгээд эрхэм дүүнер, эрхэм сургам хүмүүжүүлэгчид за энэ ард түмний хүүхдийг сурахын төлөө сургуульд ажиллаж байгаа бүхэл одоо ажилчид та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд сурлагын өндөр амжилт, ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Шинэ хичээлийн жил эхэлж байна. Тэгэхээр энэ хичээлийн жилдээ өшөө олон найз нартай болоорой, өшөө олон зүйл сураараа, илүү олон зүйлийг олж мэдээрэй. Мөн энэ хүүхдүүдийнхаа хичээл сурлагад нь анхаарч явдаг, байнга тусалж явдаг аав ээж, ах эгч нар болон мөн багш нартай энэ боловсролын салбарт ажиллаж байгаа энэ олон хүмүүстээ бүгдэнд нь амжилт хүсье. Хүүхдүүдийн Монгол хүүхдүүдийн төлөө хийж байгаа зүйл бүхэнд чинь баярлж байгаа шүү гэдгээ бас хэлье. Монгол хүний төлөө хамтдаа хариу захиа бичээрэй.